уур Монгол өвчтөн манайд хагалаанд орж исэн. Тасагт хөвтөж байхад би имжилдэг байсан. Тэгэл мэдээж тэр хүнтэйгээ байнга л юм ярина, асуун. Тэгэхээр нөгөө өвчтөн маань гомдол гаргаад яагаад тэгж ийнө гэхээр энэ өвчтөн яг над шиг яриад байна. Намайг дөряага шоолоотой ингээд тэгээд над шиг яриад ингээд би юм хэлэхээр одос нэг бас адилхан аялагтай намайг шоолж ингээд гомдол гаргаад тэгэхээр манай захиргааны дарга нар тэрийг хараад бүгд инээлдээд тэгээд нөгөө хүндээ мэдээж тайлбарч хэлсэн. Энэ тань шиг гадны хүн байгаамаа. Угаасаа ингэж ярьдаг юм аа. Тэгэхээр нөгөө ах маань ч гэсэн инээлдээд за хэлхлээ уучлаарай гэгээд өнгөрч ирсэн. За сайн байна уу? Намайг Слава гэдэг. Би ийм жижиг хамар хоолойны имлэгийн мэдслэмж байгаамаа. Монголд 2006 оноос хойш тогтмол амьдарч байгаа. Энэ хугацаанд ангаах их сургууль төгсөөд хамар хоолой нарийн мэргэжил эзэмшээд 2015 оноос хойш эмчж эмнэлэгт тогтмол ажиллаж байгаамаа. Ам бол тавуула, аав ээж, ахтай, эмэгтэй дүүтэй. Гэрийнх маань бүгдээрээ улаануудад амьдардаг. Би ганцаараа Монголд ирээд энд сүршиж амьдардаг байгаа. Би анх 2012 онд эмчж эмнэлэгт зүгээр дадлагч маягаар ажилд орсон. 2 жил энд сурсан. Тэгээд 15 оноос хойш яг үндсэн нэмчээрээ ажиллаад байгаа. 2017 оноос хойш чихамар хоолой мэдсэлийн эмч болж мэдсэл хийж эхэлсэн байгаа. За манай эмнэлэг нэг сард ойролцоо гэхэд 100-аас 150 хүнд дунджаар хагадлаа хийдээ. Тэгэхээр энэ жилд 1000 гаруй хүн хагадлаа ордээ. Миний яг өөрийнх нь хийдэг бол үүнээс нэг ойролцоо 20% л байгаа. Тэгээ бусад 80% нэг багцаага бусад мэдслийн эмч нар хийдээ. За тэгэхээр миний одоо 2017 оноос хойш тооцсноор одоогийн байдлаар хийсэн нэг 3000 гаруй хүнд хагадлаа хийсэн байгаа. Үүний дотор голцоо миний хувьд одоо илүү нарийн эзэмшсэн юм бол хамрын мэдслүүд байгаа. Хамрын дурангийн мэдсэл гээд хамрын амьсгал сэргийх хагадлаанууд ихэвчлэн ордог юм. Ер нь бол намайг одоо мэдслийн эмч олсноос хойш дандаа дурангаар хийдэг байсан. Миний бүр өмнөх үеэс нээлттэй аргаар хийдэг байсан. Гаймерид гэдэг нэг өвчин одоо бид хүмүүсийн хэлдгээр одоо гаймерид гэдэг ярьдаг дайвар хүнд хамрын дайвар хүндийнүүд өрөвсөх энэ бол Монголын нөхцөлд маш хэлбэг тохиолддог юм байгаа өвчин байгаа. Тэгээд хамрын дурангийн мэдсэл хийж одоо энэ өвчнийг бүрэн эдгэх боломжтой. Тэгээ ийм л хагадлаа одоо ер нь бол хамгийн их ордог мэдсэл хамрын дурангийн хагадлаанууд байгаа. За Монголд амьдраад 19 дахь жил болж байна. За 10 жилээ төгсөөл Монголд ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө миний хүүхэд нас Оросд өнгөрөөд ерөнхийдөө том болсон хойно гэх юмудаа оюутан нас одоо хамгийн дурсамжтай нас Монголд өнгөрсөн байгаа. Ерөнхийдөө бараг Монголд Оросд байснаас илүү олон жил болчиход давчаад байгаа байхгүй юу? Жилээрээ тийм ээ. Тэгэхээр одоо миний өөрийнх нь хувьд гэхэд одоо Монголыг илүү одоо Монголд байхдаа илүү тухтай амар тайван байдаг гэж санагдаад байдیں۔ Одоо жилдээ 1-2 удаа улаанууд явхаараа ихний 1-2 удаа жоохон сонин санагдаад бас байдаг. Жоохон эвгүүч юм шиг те гадуур явхад ч юм уу те. Тэгээ Монголд ихээр арай нэг жоохон тайван амар ч юм уу. Ерөнхийдөө өөрийгөө анзаарахад нэг тийм үе шиг болцсон байлээ. Ам бол хоёулаа эхнэрийн хамт амьдардаг. 2020 онд эхнэртэй танилцсан. 23 оноос хойш хамт амьдраад байгаа.
манай эхнэр маань Дорнговь аймгийн хүн байгаа. За тэгээ сүүлийн 3 жил ерөнхийдөө Дорнговь аймагаар их яваад байгаа. Бас дээрээсээ хэлэхэд Дундговь аймагт манай хамаатнууд их байдیں۔ Бас тийшээ очно. Ер нь бол гэхдээ монголоор зугаалах их сонирхол зугаалах аялах их сонирхолтой. Ер нь хойдоо олон газараар явж үзмээр санагдаад байдیں۔ Ер нь бол 19 жилийн дотор бүгдийг яваад утсан байх ёстой юм байгаамаа гэж бодоод байна шүү дээ би. Гэхдээ ерөнхийдөө манай ажлын нөхцөл их хэцүү. Зав муутай. Ер нь бол хагас бүтсэнгөө л ажиллах гээд байдیں۔ Амралтаа ухаарал нэг тухта тайван ийш тийш явна гэхээс бусад цагаар ингээл зугаална явна мавн гэхэд ер нь бол их л хэцүү. Яг хоо Дорнговь аймгийн ойрхон учраас нэг хагас бүтсэндээ явчаад ирэх юм уу? Тийм юмнууд бас их байгаа. Ер нь бол миний одоо маш сайн мэддэг юм юу вэ нүү гэхээр гадаадын иргэн хүмүүс Монголд амьдрахад маш их асуудлууд бэрхшээлүүд гардыг. Одоо хаашаа ч очсон ч гадаад иргэнгээд регистрийн дугаар байхгүй, Монголиад бүртгэл байхгүй. Тэгэл асуудал дараагийн юмнууд гадаад ирчтэй. Би бол тийм юмтэй байнгын тулгардаг. Анх оюутан байхдаа оюутны визтэй байсан. Тэр бол харьцангуй амар байсан. Яг гэдэг бол сургуулиас бүх юмыг бичиг баримт бүх юмыг бүрдүүлээд бэлдээд хийдэг байсан болохоор сургуулиа төгснөөс хойш ажилд орсноос хойш маш хэцүү. Нэг хэдийн жил маш хэцүү байсан. Ажлын виз авсан. Ажлын виз авахд заавал татвартуулна. Татвар бас тодорхой хэмжээний мөнгө. Тэр бас дэмж багч мөнгө биш. Тэрийг нь төлдөг байсан. Яг мэдээж ажлаас дэмжиж тусалдаг байсан ч гэсэн тэр бол их хэцүү. Олон газараас зөвшөөрөл авна, бичиг баримт хөөцөлтөн явна мавн биднээсээ бол ажлынхын дундуур тийм юм хийж явна бас их хэцүү байсан. Гэхдээ сүүлийн 3 жил гэр бүлтэй болсноос хойш гэр бүлийн визтэй болсон. Тэр бол маш амар. Тэрнээс хойш миний одоо миний гэлтгүй бүх гадаад хүмүүсийн тэр визний асуудал бол гэр бүлийн визтэй болсноос хойш тун амар болсон нэг том проблем толгоноос гараад явцсан гэсэн үг байхгүй тийм. Монгол хэл сурах бол нэг хэцүү биш байсан. Анх оюутан ирэхэд эхний нэг 3 сар маш хэцүү байсан. Хичээл болгоно нэг орчуулдаг байсан. Лекц болгоно нэг тэгжил нэг юм ойлгодог байсан. За нэг хагас жилийн дараа бол нэлийн гайгүй болсон. Жилийн дотор маш сайн. Ер нь бол хичээл ойлголцохоор тийм ээ. Гэхдээ би одоо нэлийн олон жил болсон ч гэсэн өөрийгөө монголоор сайн ярьдаг гэж бодохгүй. Муу ярьдаг. Угаасаа л жоохон хэл одоо юу гэх юм бэ те ямар хэлдэг лээ. Би бол өөрийгөө сайн ярьдаг гэж бодохгүй. Гэтэ яг өөрийгөө хүмүүстэй ойлголцсон өөрийгөө илэрхийлж чадна. Тийм. Тэрнээс биш чөлөөтэй бол биш. Ерөнхийдөө манай монголчууд их тусч хүмүүс шүү дээ. Одоо намайг ч гэсэн одоо энэ хүүхэд гадны хүн байна гэж хараад бас туслахыг хичээдэг хүмүүс зөндөө байна. Тэгээ одоо миний ажил хийснээс хойш зөндөө хүнд хаглаа хийсэн, зөндөө таньдаг хүмүүстэй болсон. Тэр дотор маш сайн хүмүүс зөндөө байна. Дандаа туслахыг хичээдэг. Яаж туслах вэ? Юу хэрэгтэй байна? Манай аймагаар очиход манайхаар орж гараарэ, хэлээрээ. Тийм хүмүүс маш их байгаа. Найзууд толсон ч гэсэн хүмүүс зөндөө байна. Анх бол зарим жижиг сажиг одоо сонин юмнууд мэдээж байсан. Одоо жишээ нэг юм хэлэхэд би чинь одоо оюутны байранд амьдардаг байсан. Сургууль маань ойрхон энэ Арслан дээгүүр даваад орчдөг байсан. Дандаа өглөө оройвол гинаш цаашаа алхаад явдаг байсан. Тэгэхээр энэ гудамжинд нэг ах гарнаас маань ингээл татаал байт. Араас татаал ихийн гарнаас тэгээ би бол гайхаад яах гэдэг бэ та нарыг битгий надад хүрээд вэ гэд уурлаад
Нөгөөт маа тэгсэн чи яасан гэх нөгөө ард явж исэн хүн маань хөлөөрөө маань өшгөлөөд тэгэл олон хүмүүс бүжигнаа тэгэл соёл нь гарнаас барих ёстой юм байна. Би тэрийг мэддэггүй. Тийм үү юмнууд бас байна. Энэ тэг оюутан байхдаа хөгжилтэй юмнууд зөндөө л байсан. Одоо миний хэлнээс болоод ч их хөгжилтэй юмнууд их гардаг байсан. Нэг өвчт нь уур Монгол өвчт нь манайд хагалаанд орж исэн. Тэгэхээр нь дараа нь хагалааны дараах байдалтай тасагт хөвтөж байхад би имжилдэг байсан. Тэгэл мэдээж тэр хүнтэйгээ байнга л юм ярина, асуун. Тэгэхээр нь нөгөө өвчт нь маань гомдол гаргаад яагаад тэгж юм гэхээр энэ өвчт нь яг над шиг яриад байна. Намайг дөряага шоолоотой ингээд тэгээд над шиг яриад ингээд би юм хэлэхээрээ одос нэг бас адилхан аялагтай намайг шоолж ингээд гомдол гаргаад тэгэхээр нь манай захиргааны дарга нар тэрийг хараад бүгд нээлтээд тэгээд нөгөө хүндээ мэдээж тайлбарч хэлсэн. Энэ тань шиг гадны хүн байгаамаа. Угаасаа ингэж ярьдаг юм аа. Тэгэхээр нөгөө ах маань ч гэсэн инээлдээд за хэлбэлээ уучлаарай гэгээд өнгөрчээсэн бас нэг тохиолдол байсан. Биднээс хагалаа хийлээ гэхэд идэхгүй. Хийлгээхэд дараа нэгэн юм шаардна, хугацаа шаардна, байнгын хяналт, чиглэгээ, арчилгаа. Тэгэхээр нь өвчтнүүд маань дараа нь нэлээд удаан байнга ийшээ ирж үзүүлдэг. 1 сар, 2 сар, 3 сар, 6 сар, жил мэлэрч явдаг хүмүүс их байна. Тэгэхээр нь тэр хүнтэй бараг л өдөр болгон таарна. Энэ хугацаанд л миний түрүүний хэлээд байсан. Одоо бараг танилуд болчдөг. Тэгээл гадуур энтэнд явж байхдаа байнга л өвчтөнгөттэй таарна. Сайн байна уу юм чээ гэд ажил сайн уу гээл тэгэл яг үнийг хэлэхэд зарим нэг нь тэндгүй өнгөрчдөг. Сайн байна одоо юу гэлээ хин гэлээ гэд ана хагалаанд олж исэн хүн бахаа л гэд нэг үзүүлжсэн хүн бахаа гэд. Яг хагалаа хийж гач гэсэн мэдээж амжилтгүй юмнууд маш их байгаа. Алдаа гаргана тэ гэхдээ олон хүнд мэдсэл хийсэ би өөрийгөө хувьд одоо бас энд ажиллаад олон хүмүүс тус болж яваад байгаа их баярлагддаг. Ер нь бол анхнаасаа ч Монголд ирж эмч болоод ажиллаад байгаа нь ерөөсөө харамсдаггүй. Хичнээн одоо дутагдaltaй талууд байгаа ч гэсэн ерөнхийдөө бол зүтгээл хичээгээл аль болохоор бүх юмаа сайжруулах гад хичээдэг. Мэдээж одоо дараагийн шинэ юм суурна хийж чадахгүй сураагүй юмнуудын шинээр сурч хийн. Тэгэл хүмүүсээс мэдээж одоо баярлаа гэх юм уу да тэ өвчтөнгөд хэлэхээр нь маш их дотор гоё болдог. Илүү улам хичээмэл санагддаг. Ер нь бол цаашдаа ч гэсэн Монголд амьдрал ажиллал Монгол ард түмэнд боломжоор чадлаараа туслал байж энэ. Зүүнд түчээлэх зүүнний мэдээс сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.